За бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээд одоо сүнсний өгөгдлнийг хувь тавиланыг тооны хүмүүсийн талаар ярилцъя. За сүнсний өгөгдөл 1 гэдэг нь бол төрсөн өдрийн тоон байгаа. Хувь тавилан бол бүх төрсөн огнооныхоо бүх тоог тоо тус бүрээр нэмээд гарсан нийлбэр тоог хэлж байгаа. Тэгэхээр нэгin тоо гэдэг бол өөрөө манлайлал, эхлэл, шинжлэл аливаа зүйлийн нэгт байхыг бэлэгдэж идэг тийм энергитэй тоо байдаг. Тийм учраас одоо сүнсний өгөгдөл 1 хувь тавилан 1 тоотой хүмүүс маань ерөнхийдөө бүр ингэж нэгт байхын үнэхээр хүсэл тэмүүлэлтэй тийм хүмүүс байдаг. Тэгээ таны сүнсний өгөгдөл болон хувь тавилангийн тоо хоёулаа нэг бол та бусдыг дагаж амьдрах бус. Ер нь бол бусдын амьдралаар бусдыг дагаад бусдын хэмнэлээр амьдрах биш. Харин өөрийн гэсэн зам мөрийг шинээр бүтээж гаргаж ирэх шинэ эхлэлийг бий болгохоор энэ хорвоо ертөнцид ирсэн хүн юм. Та төрөлхийн манлайлагчийн энергитэй, ер нь бол бүгдийг манлайлаж удирдах тийм төрөлхийн тийм энергитэй төрсөн хүмүүс таныг анзааралгүй өнгөрөх нь бол тун ховор. Учир нь таны дотор бусдыг хөдөлгөж, урагшлуулах, бусдад урам зориг өгөх, чинийг санаачилж, шин санаа гаргах, шийдвэрийг одоо ямар нэгэн чухал шийдвэрийг гаргах, шин зам мөрийг нээх төрөлхийн хүч чадал авьяас танд бол цаанаасаа байглаасаа өгөгдөлтөө заяатаа төрсөн байдаг. Та бусдын завраар ч юм уу бусдын гаргасан хэмнэлээр ажиллахдаа тийм ч их аз жаргалыг мэдэрч чаддаггүй. Харин өөрөө шийдвэрийг гаргах боломжтой, санаачлагаа гаргах эрх чөлөөтэй үедээ таны жинхэнэ мөн чанар, ур чадвар чинь нээгдэж байдаг. Хэрэв та амьдралдаа удаан хугацаанд өөрийн хүсэл мөрөөдлөө дараад зөвхөн бусдын төлөө амьдрал дотоод сэтгэлдээ маш их тийм бухимдсан. За тэгээд тэр бухимдлаа эргэн тойрныхоо хүмүүс, ойр дотныхоо хүмүүстэй гаргах гэд байдаг хандлагатай болчдөг. Тэгээд энэ амьдралдаа маш тийм хоосорлыг мэдрээд энэ амьдрал нэг тийм утга учиргүй мэдрэмжийг мэдэрч эхэлдэг. Ер нь амьдрал чинь нэлээд тийм гунигтай мэт болж эхэлдэг байхна. Ер нь бол таны сүнс удирдуулахын төлөө биш, удирдах, бүтээх, эхлүүлэхийн төлөө энэ хорвоо ертөнцид ирсэн гэж ойлгож болно. Тэгэхээр ер нь бол бусдын гаргасан систем, бусдын гаргасан одоо замналаар бол та үнэхээр явж тохирохгүй хүн байх нь шүү дээ. Тэгэхээр таны одоо хамгийн оргилд нь хүрч чадах ажил, мэргэжил, карьер хамгийн өндөрлөгт нь гарч чадах ажил болвол нэгin энерги хамгийн их гэрэлтдэг салбарууд болвол хувийн бизнес, өөрийнхөө хувийн бизнесээ хийх, мөн удирдлагын албан тушаал, за тэгээд менежмент, борлуулалт, маркетинг байдаг. За мөн брэнд хөгжүүлэлт дээр таны бас аюул сайн ур чадварууд дамнгаа гарч ирдэг. Таны дотроос хүч нь ингээ илрээд усан ориглуур шиг ориглоод гардаг гэсэн үг байна. За тэгээд шин төсөл төлөвлөгөөг нээж хэрэгжүүлэх эднүр дээр бол таны авьяас маш сайн ажиллана. За зарим бас нэгтэй нэгүүд бол улс төр, хууль эрх зүйн орчинд аягүй сайн манлайлалыг үзүүлдэг, энэ салбар дээрээс их амжилтыг гаргаж ирдэг. Мөн спортод хүртэл амжилттай байж чаддаг. За тэгээ шинэ технологи гаргаж ирэхдээ маш сайн байх нь, олон талын сургалт явуулах, бусдад зөвлөгөө өгөх, чиглүүлэх ажилдаас таны авьяас ундрах шиг их сайхан гараад ирдэг. Тэгээд ер нь л та олон нийтийн манлайлал байх зорилготой, ер нь олон нийтийг манлайлах зорилгоор л энэ хорвоо ертөнцид ирсэн. За мөн контент бүтээгч болж болно, илтгэгч хийхдээ бас маш авьяаслаг илтгэгч байдаг. За мөн бас бусдад маш сайн хүчтэй нөлөөлөгч нь болж чаддаг. Өөрийн нэрээрээ брендийг гаргаж хөгжүүлэхдээ ч гэсэн танд маш их ур чадварууд байдаг. Та ер нь бол бусдын байгуулсан тогтолцоонд ажиллахаас илүү өөрийн тогтолцоог бий болгох үедээ хамгийн хурднаар өссөн, дэвжиж байдаг, дээшилж байдаг. Таны амьдралын амжилтын түлхүүр бол ер нь бол санаачлах гэдгийг ойлго. Таны амьдралын хамгийн том амжилтын түлхүүр бол
чинийг санаачлах юм. Ер нь бол одоо нэг өрөөнд ингээд 10 хүн байна гэж бодъё л доо. Тэгэхээр 10 хүмүүс ямар нэгэн юмны одоо яг гарцыг хаагаад ч гэдэг юм уу, ямар нэгэн зүйлийг хүлээгээ сууж байвал та хамгийн түрүүнд тэр гарцыг олж харна. Тэгээд босоод за манайхаа ийм боломж байна, ингэх ёстой мэн гэж хамгийн түрүүнд та дуурж тэгээ бусдыг ингэж хөдөлгдөг хүч нь бол ихэвчлэн нэгin тооны энергитэй хүмүүс байдаг. Тийм учраас та энэ амьдралд бол цоо шин замыг нээж чаддаг, бүх зүйлийг шинэлэг байдлаар эхлүүлж чаддаг тийм төрөлхийн авьяастай. Одоо бусад хүмүүсээ айгаад шийдвэр гаргаж чаддгүй тийм нөхцөл байдалд бол та айхгүйгээр шийдвэрийг гаргаж чаддаг. Иймээс амьдрал таныг ихэвчлэн манлайлагчийн байр суурь руу бусдыг манлайлан удирдах, бусдыг дагуулan явах тийм байр суурь руу ингээд түлхэж өгч идэг байх нь. Тэгэхээр таны одоо мөнгөний энерги гэх юм бол нэгтэй хүмүүсийн мөнгөний энерги яг нэг тийм галзуу хулган дээр сууж байгаа юм шиг нэг өсөөл нэг унаад байдаг хандлагатай байдаг. Заримдаа маш сайхан ингээл мөнгө хуримтлуулаад те мөнгөтэй болоод мөнгийг урт хугацаанд олж чадаад л явж ийснэ. Заримдаа бүр огт мөнгөгүй болоод мөнгөч орж ирэхгүй болоод хуримтлуулж ийсэн нөгөө мөнгө хайцсан бөө мэдтэй байхгүй болоод эхнээс нь мөнгөө цуглуулах ч гэдэг юм уу. Ер нь мөнгөтэй холбоотой зүйл төр нэг тиймэрхүү галзуу хулган дээр сууж байгаа юм шиг хитрхи их савжуулаад байдаг энергитэй байдаг шүү. Ер нь бол удирдлага, гахаал хэлэхэд удирдлага, хувийн бизнес эрхлэлт, хувийн брэндээ гаргаж ирэх, эсвэл өөрийнхөө нэр хүн дээрээ мөнгө олох, шин санаачлагыг гаргаж ирэх эдгээрд бол таныг бол мөнгө дагаа явж яадаг. Тэгээ эрсдэл гаргах чадвар дээр чи үндэслээд мөнгө орж ирж та мөнгийг ч амархан олж чаддаг. Тийм болохоор та эрсдэл бол гаргах чадвартай хүү учраас эрсдэл гаргахаасаа битгий их айгаарай. Та давхтууртай боловч өсөлт багтаа тийм орчноос илүү шин боломж, шин төсөл, шин эхлэлээс орлогыг бий болгох хандлагатай байдаг шүү. Тиймээс таны амьдралд хэд хэдэн удаа том өөрчлөлт, шин эхлэл тохиолдож магадгүй. Зарим хүмүүс бол таныг докторгүй гэж харж болох ч үнэндээ таны сүнс бол үргэлж дараагийнхаа ориглыг хайж дараагийнхаа оригл руугаа тэмүүлж яадаг. Энэ байдал нь хүмүүст болохоор та тийм докторгүй юм шигээр харагдаад ах магадлал өндөртэй байдаг. За энэ дээр хайр дурлал, харилцаан дээр болвол та хайртай хүмүүсээ хамгаална, тэднийхээ төлөө тэмцэх тийм чадвартай. Одоо энэ миний хайртай хүмүүс, энэ миний хүндэлдэг хүмүүс гэдэг тийм харилцаанд яг өөрийнхөө шалгуур тэмцэн хүмүүсээ байлгадаг. Тэгээд тэднэрийнхээ төлөө тэмцэх чадварыг бол танаас л гарч ирж чадна. Хамгийн хүчтэй гаргаж чаддаг, мөн тэр хүмүүсээ маш сайн хамгаалж чаддаг. Хэрвээ та нэг өөрийн хүн гэж л үзэх юм бол тэр хүндээ маш үнэнч, хариуцлагатай, түшигтэй хамтрагч нь болж чаддаг байхана. Гэхдээ таны хүн хоорондын харилцаанд хамгийн их гаргадаг том асуудал бол бүхнийг өөрийнхөө шийдэх гэдэг хандлага байдаг шүү. Та үүнийг өөрөө ч мэддэггүй байж магадгүй. Би бүгдийг мэдэж байна. Миний зөв, надад итэг гэсэн байр сууриас асуудлыг харах гээд байдаг үед маш их бий. Заримдаа таны зөв байж болно л доо. Гэхдээ харилцаанд үргэлж нэг талын зөв нь байгаад байвал бүх зүйл ижил тэгш хим хэмжээтэй байж аль тал нь аз жаргалтай байна гэдэг юу л бол тээ. Таны энэ амьдралдаа хамгийн сайн сурах ёстой, хамгийн том ойлгох ёстой хичээл, даалгавар бол бусдыг сонсож сурах чадвар юм. Тэгэхээр та энэ амьдралд бол хамгийн зайлшгүй сурсан байх зүйл бол та бусдыг сонсож сурах ёстой. Таны дэргэд байгаа хүн бол таны аялтанд дагалдагч биш. Тэр бол таны хамтрагч гэдгийг та ойлгох хэрэгтэй болов. Мөн та сул дорой тийм зориггүй шийдвэр гаргаж чаддгүй хүмүүсээс хурдан залхах хандлагатай байдаг. Тэгээд тиймэрхүү хүмүүстэй айл болох харилцаагаа маш хурдан салгаад холддог. Та өөртөө яг адил зоригтой, хүчтэй, амбицтай, өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүсийг илүү их хүндлэж
одоо харилцаагаа тийм хүмүүстэй өргөждүүлдэг, эргэн тойрондоо ч гэсэн тийм их амбицрахуу, хүсэл зорилгын төлөө явж чаддаг тийм хүмүүсийг авч үлдэх тийм хандлагатай байдаг шүү. Таны хамгийн том алдаа бол нэгin тооны хүмүүсийн энергийн одоо хоёр нэгтэй хүмүүсийн хамгийн том алдаа бол бүхнийг ганцаараа хийх гэж оролддог явдал байдаг. Та бусдаас тусламж хүсэх дургу, та өөрөө бүхнийг шийдэх гэж хичээдэг, бүхнийг шийдэх гэж зүтгэдэг, та бусдад төвөг болохыг ч хүсдэггүй. Гэтэ амьдралын хамгийн том амжилтууд бол баг хамтын ажиллагаа, зөв хүмүүсийн дэмжлэгээр бий болж идэг шүү дээ. Одоо багаараа хийсэн зөв хүмүүсийн дэмжлэгээр хамт олонний амжилтаар бол амьдралд хамгийн том манлайлал амжилтанд хүрч чадна гэдгийг та ойлгох ёстой. Бусдаас ер нь тийм тусламж авах нь бол сул дорой байдал гэсэн үг биш шүү дээ. Харин ч өөрийнхөө хүчийг зөв хуваарлаж сурах ухаанч нь болж өгнө. Мөн нэгin тооны энерги нь одоо нэгтэй хүмүүсийн нэгin тооных нь энерги нь хитрхээр нэг хит хитэн нэг жоохон сүдэртэй гэх юм уу муу талууд илэрч гарч ирдэг. Энэ нь болохоор маш зөрүүд зангаардаг, маш зөрүүд болчдог. За тэгээд хий димээ хоосон бардамнал ихтэй болдог. Хитрхи тийм өрсөлдөөнч чанар гаргаж ирдэг. За мөн эргэн тойрондоо бусад хүмүүсийг огт сонсгоо болдог. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүсийг хитрхи их тийм хянах, дарамгуулах хүсэлт автагддаг. Аливаа зүйлд ялагдахаас, бууж өгөхөөс маш их айдаг учраас өөртөө алдаа гаргахыг огт зөвшөөрөхгүй тийм их хатуу болж хувираад идэг. Энэ бол нэгin тооны энерги нь хитэгдсэн, ихтсэн үед. Тэгээд эдгээр нь таны амжилтыг бүтээдэг хүч одоо нэг бүтээхэж чинь садаа болох тавгүй зүйлсүүд тахгүй юу. За зарим нэгийнхэн бол одоо юмн дээр нэгт байх ёстой шүү дээ. Манлайлал, ажил, амьдрал гэл бүхэл зүйл дээр нэгт байх ёстой байтал энерги нь бүр унаад сул дорой болцсон нэгийнхэн болохоор бүр хийцгүй, юу ч хийхгүй ингээд бүр ямар ч зориггүй, хүсэл тэмүүлэлгүй, бүр хөдөлгөөж идэггүй ингээд нэг оршин тогтноод байж идэгийнхаа нэг лүү орчдөг. Ихэнх эмэгтэйчүүд бүсгүүчүүд маань бол бүр ингээд нөгөө хитрхи зан нь дарагдсан, энерги нь унтсан нэгтэй нэгүүд бол баг ингээд зүгээр гэртээ л байж идэг те. Нөгөө нэг манайх ярьж тоогоо шанаанаас өндөхөө байцсан гэдэг шиг ерөөсө гэрээсээж гарахаа байцсан зүгээр л амьдрал нь хитрхи нөгөө эргэн тойрныхоо хүмүүсийг хамгаалах, хайрлахтай зориулаад эргэн тойрных нөгөө тордоол одоо үр хөвгөө тань ижилж байд юм уу тэднэртэй л анхаарал бүх одоо нэгийнхаа хүч энергийг өгөөл байж идэг. Ямар ч одоо нийгэмд гарч амьдралд нөгөө нэгийнхаа байр суурь нөгөө амбицаа мэдрэх хүсэл сонирхолгүй болсон гэр дотроо л ингээл байж идэг. Тэр үедээ бол цуг амьдарч байгаа хүмүүсээ химэлж эхэлдэг. Нөгөө нэг бухимдал нь төрөөд байна шүү дээ. Тэгэнгүүтээ цуг байгаа хүмүүсээ химлээд чи ингэх байсан, чи тэгэх ёстой, бараг чи энэ хувцсыг өмсөх ёстой гэл нөгөө нэг манлайлал шинийг санаачлагч тэргүүнд явах зан буруу тийшээгээ ажиллаад байна гэсэн үг байхгүй юу? Яг одоо ингэ бараг л суу бос, унд хөвт, эд, уугийн хүртэл заах гэдэг. Энэ бол нэгийн үндсэн гоё нөгөө манлайлалт байх, нийгэмд амбицрахаг байх, бусдыгээ тэргүүлэх гэдэг чанар нь алдагдсан байгаа байдал байхгүй юу? Тийм нэгүүд бас нэлээд их байдаг. Тэгээд бүр юу ч хийх сонирхолгүй гэртээ л байж идэг. Тийм болчдөг шүү. Тэгээд ер нь бол сүнсний өгдлөнийг хувь тавилан нэг тооны хүмүүсийн одоо энэ удаагийн амьдралдаа төрөөд сурах ёстой сүнсний хичээл нь гэвэл таны энэ амьдралд сурах хамгийн чухал хичээл бол хүч чадал бүхнийг чадагч байхтайгаа зэрэгцүүлээд даруй төлөв байдалтай байх энэ хоёрын тэнцвэр ахгүй юу? Одоо нэгүч чинь бүгдийг чадна тий, бүгдийг хийдэг. Бүхний дээр байх ёстой. Тэр их хүч чадал, амбица мөн даруй төлөв байдалтайгаа гоё балансыг нь бариад тэнцвэржүүлэх. Энэ бол ерөөсөө таны энэ амьдралд сурах ёстой хамгийн чухал даалгавар, хичээл гэж та ойлгож олно. Та манлайлагч, тэргүүлэгч байж болно л доо.
Гэхдээ манлайлагч гэдэг нь бусдыг захиран тушаах гэсэн үг биш гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Жинхэнэ манлайлагч хүн бол бусдын дотор байгаа тэр хүч чадлыг нь сэрээж өгдөг байх ёстой байхгүй юу? Тэгэд жинхэнэ удирдагч хүн бол бусад хүмүүс өөрсдийнхөө гэрлийг асаах боломжийг нь олгож өгдөг, өөрийнхөө замыг олох тэр нөхцөл байдлыг нь бүрдүүлж өгдөг байх ёстой. Жинхэнэ удирдагч хүн бусдад өөрсдийнхөө тэр гэрэл чадлыг нь л гаргаж өгөх нөхцөлийг нь бүрдүүлдэг. Ийм хүн байвал тэгэл та жинхэнэ удирдагч мөн. Ер нь бол таны сүнс ганцаараа уулын оргил дээр ч гэдэг юм уу бүх юмны оргил дээр гарахын төлөө энэ ертөнцид хорвоод ирээгүй. Харин өөрийнхөө араас олон хүнийг дагуулan шин зам нээхийн төлөө та энэ ертөнц хорвоод ирсэн. Хэрв та өөрийн хүчийг зөв ашиглаж чадвал хүмүүс таныг зөвхөн амжилттай байсан хүн гэж дурсаж ярих биш, амьдралыг минь өөрчилсөн чухал хүн гэж дурсаж ярих болно. Тэгэхээр нэгүүд бол ерөнхийдөө бүх юмны оргилд байдаг, байхаар ч ирсэн, угаасаа байх ч болно. Тэгэхээр энийхээ балансыг яг зөв бариад явчвал та бүхний оргилд байж чадах нь байна. За тэгэхээр сүнсний өгдлөнийг хувь тавилангийн тоо нэг хүмүүстэй амжилт хүсье. Та нар минь бол уулын оргил, ноён оргил болохоор энэ ертөнц хорвоод ирсэн хүмүүс шүү. Бүгдэнд нь амжилт. За одоо сүнсний өгөгдөл 1, хувь тавилангийн тоо 2 тооныхан. Тэгэд таны сүнсний өгөгдлийг харин хувь тавилангийн тоо 2 бол та дотоод сэтгэлтэй, таны дотоод ингээд мөн чанар, манлайлагч, удирдагч тийм бүхний тэргүүнд байх асар их амбиц таны дотор байгаа. Харин амьдралынхаа замд болохоор яалчгүй танд хамтын ажиллагаа, харилцаа, эв нэгдлийн үн цэнийг сурахаар ирсэн хүн байдаг. Тэгээ энэ хоёр нь жоохон хоорондоо тэрсэлтэд байдаг шүү. Тэгэхээр таны сүнс болохоор би өөрөө замаа гаргана, би өөрийн замлаараа явна гэж дотроос чинь хэлдэг бол харин таны хувь тавилан чинь болохоор чи ганцаараа биш, чи бусдтай хамтдаа илүү хол явах ёстой гэж заагаад байдаг. Иймээс таны амьдралын хамгийн том сорил бол бие даасан байдал болон хамтын ажиллагааны тэнцвэрийг олох явдал болж хувирдаг байна шүү дээ. Нэгэсэндээ сүнсний өгдөл 1 тоотой хүмүүс маань яах нь дотоод сэтгэлдээ бол маш амбицарх би нэгт байх ёстой. Би л бүх замыг гаргана, би бүгдийг хийн, би мэдж гин, би байж итэл яг гадна талын жинхэнэ хувь заяаны тоо ч болохоор үгүй ээ, тийм биш ээ, чи ганцаараа биш, чи бусадтай л хамттай байх ёстой, чи бусадтай цугтай байх ёстой, чи ийм нэгдлийг тэнцвэржүүлэх ёстой, чи бусдыг сонсох ёстой гэд ингээ хувь тавилангийн энерги заагаад байдаг. Тэгэхээр энэ хоёр маань ер нь бол хоёр төсөөр талын энерги баггүй юу? Би байсан бол бид болж хувирах нь шүү дээ. Тэгэхээр энэ дунд бол тэнцвэрийг олох гэж сүнсний өгдөл нэгтэй хувь тавилан 2 тоотой хүмүүс жоохон эргэлзээд яг яах ёстойгоо мэдхэ болчдаг. Тэгэхээр хүмүүс тас тэр нэг яг яах гээд байгааг нь мэдгүй, нэрээ чи өөрөө хийх гээд байгаа юм болов гэж адил бүгдөө хий болж хувираад байдаг гэл иймэрхүү жишээтэйгээр ингээд бас заримдаа учир нь олдохгүй зүйлсүүд айгүйх гараад байдаг л та. Иймээс таны амьдрал хамгийн том сорил чинь бол ер нь л бие даасан байдал болон хамтын ажиллагааныхаа тэнцвэрийг олох явдал байдаг шүү. Та төрөлхийн санаачлагч, шийдвэрийг гаргагч, аливаа зүйлд зоригтой шийдэмгий байж чаддаг хүн. Гэхдээ таны амьдралын томоохон боломжууд их ихтэй хамтрагч, гэр бүл, баг хамт олон, түншлэл, харилцаагаар дамжин ирж идэг. Нэгin энерги таныг урагшлуулдаг бол хоёрын энерги таныг болохоор хүмүүсийг ойлгож сураасаа гэж хүсэж байдаг байна. Тэгэхээр таны мөн чанар бол та гаднаасаа хүчтэй шийдэмгий харагддагч дотроо бусдын үнэлгээ, дэмжлэгийг, бусдаас ирэх хандлагыг нэлээд тийм чухалчилдаг байх. Хүмүүс таныг заримдаа маш хүчрхэг, хүчтэй хүн, өөртөө итгэлтэй хүн гэж хардаг. Гэвч үнэн хэрэгтээ таны дотор
би зөв зам дээрээ явж гэнэ үү? Хүмүүс намайг ойлгож байгаа болов? Энэ хүмүүс яах бол гэсэн асуултуудууд байнга танд байж идэг. Та нэгэн зэрэг манлайлагч бөгөөд бусдын ив найрамдлын тэнцвэрийг олох тийм зуучлагч нас байдаг. Та хүмүүсийг маш сайн удирдах чадна. Мөн хүмүүсийг ч хооронд нь эвлэрүүлж чаддаг тийм төрөлхийн авьяастай. Энэ нь яг ингэж бусдыг маш сайн удирдах чаддаг, мөн бусдыг маш сайн эвлэрүүлж чаддаг энэ төрөлхийн авьяас чинь бол таны хамгийн том давуу талуудын чинь нэг юм. За танд хамгийн сайн тохирох нэг ажил, амжилт гаргах, карьер, чиглэл болвол байгууллагын хүний нөөц гэдэг, мөн менежмент, баг хамт олон төслийн удирдлага, бизнесийн хөгжүүлэлт, борлуулалт, маркетинг, зөвлөх үйлчилгээ байдаг. За олон төрлийн сургалтуудыг бас маш сайн явуулж чадна, сургалтаас маш сайн зогтдог. Мөн сэтгэл зүйчийн чадвар өндөртэй, сэтгэл зүйч хийх боломжтой. За тэгээд бусдыг чиглүүлдэг тийм бусдыг чиглэлийн өгдөг коуч бас болж болдог. Харилцаа холбоотой салбар дээр бас маш хүчтэйгээр амжилтыг гаргаж оргилд нь хүрч чаддаг. Олон нийттэй харилцах тийм ажил маш сайн тохирдог. Дипломат харилцаа, эвлэрүүлэн, зуучлал, мөн үйлчлэгээний салбар дээр та манлайлалд нь хүрэх боломжтой. Ер нь танд энэ салбар дээр ч гэсэн таны ур чадварууд нэлээд гарч ирж чаддаг. Тэгээ ер нь бол бизнес дээр бол яалтчгүй хамтарсан бизнес маш сайн тохирдог. Тийм учраас хосоороо ажиллах салбарууд танд илүү давмгаа зогтдог. Та үүн дээр ч гэсэн амжилтыг нэлээд сайн гаргаж чадна. Таны авьяас ч гэсэн нэлээд илэрч чадна. Мөн та өөрийн хувийн брэндийг бий болгож чаддаг. Гэхдээ ганцаараа бүхнийг хийхээс илүүтэй маш сайн баг хамт олныг бүрдүүлэх үедээ хамгийн хурдцтай өсөн дэвждэг шүү. Таны амжилтын хамгийн том нууц бол зөв хүмүүсээ сонгох чадвар. Тэгэхээр та ер нь бол хүмүүстэй харилцаж үзээд тань нэг тийм мэдрэмж өгдөг. За энэ хүний хандлага нэг иймэрхүү, энэ хүн амьдрал нэг иймэрхүү хандлагатай, тиймэрхүү хүн гэж үүнийг бол та аягүй сайн мэдэрч чаддаг хүн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та баг хамт олныг маш сайн үүсгэж, бүрдүүлж чаддаг. Тэгээ зөв хүмүүсийг сонгож чаддаг. Зөв хамтрагч таны амьдралын үйл явцыг хэд дахин өсгөж өгөх болно. Харин буруу хамтрагч таныг олон жил зогсоож, гацанга байдалд оруулж магадгүй. Яагаад гэвэл хувь тавилан 2 тооны хүмүүс маш их эргэлзээний дунд байгаад байдаг байхгүй юу? Энийг хийх ёстой зөв үү? Буруу юу? За тэгээ байж ирсэн хувь тавилангийн 2 тоотой хүмүүс чинь бас нэг шийдвэрийг гаргацгаад дараа нь ахаа эргэлцэж чинь. Гэхдээ миний гаргасан шийдвэр зөв байсан уу? Энэ ингэчүүл яах бол, тэгчүүл яах бол гэд бас нэг тийм ширгэнэд идэг зантаа гэх юм уу? Гэтэл нөгөө нэг сүнсний үгтэл нэгмээ нь болохоор үгүй хийн штэ, шулуухан штэ гэд ингээд бас тавшингуу нэгin тоо чи ер нь тийм тавшингуу штэ. Хийн би урд байх хэвээр, би манлайлал байх хэвээр, оргилд байх хэвээр гэд ингээд дотор гадар хоёр маань бас нилээ зөрчилдөн. Тийм учраас таны нөгөө хувь тавилангийн 2 тооны энерги давмгаа юмд ийм эргэлзээтэй, ээдэ зөв ч юм уу, буруу ч юм уу гэд ингээд нэг тийм эргэлзээтэй байгаа үед чинь хэрвээ таны хажууд маш буруу тийм бас нэг хэцүү хамтрагч байх юм бол таныг бол өсөн дэвжүүлэхгүй бүдэрч унаад босоод өвдгөөд цаашаа гүөх гэж юм бол тэр боломжийг бол гаргаж өгөхгүй ширэгнүүлээл амьдралыг чинь зогсон гацанга байдалд оруулцдаг гэсэн үг байна. За ер нь бол таны мөнгөний энерги мөнгө бол хамтын ажиллагаанаас илүү орж ирж идэг. Хамтын ажиллагаа түншлэлээс те. За мөн харилцаа холбоо үйлчлүүлэгчтэй харилцах тийм үед мөнгөний чадвар
мөнгөний энерги илүү өсөж тань руу мөнгө орж ирж идэг. Багийн ажиллагаанаас маш хүчтэй орж ирнэ. Хүмүүсийг хооронд нь холбож зуучлах төрлийн ажил хийж байгаа үед бол таныг бол яаж ч гэсэн мөнгөний энерги дагна, амжилттай байж чадна гэсэн үг шүү. Та ганцаараа ажиллах үедээ тодорхой хэмжээнд амжилтыг гаргаж чадна. Гэхдээ бусадтай хүчээ нэгтгэх үед таны орлого болон боломж бол хэд дахин илүү өсөж идэг. Нэгin энерги нь болохоор танд боломжийг нээж өгнө. Хоёрын энерги нь тэр боломжийг доктортай өсөлт болгон хувиргаж өгж яадаг. Тэгэхээр их ширгэнэх 2 тонны их ширгэндэг цангаа болоод нэгийнхээ энергийн тэр боломжуудыг гаргаж өгж байгаа нөхцөл байдал дээр бусадтай нэгдээд аливаа ажлыг хийж чадах юм бол харилцаанаас бусдын ив зүг олдог. Тэр нөхцөл байдлаас та илүү давмгаа тэмрхүү төрлийн ажил хийвэл илүү давмгаа мөнгийг олж чадна. Мөнгөтэй болж чадна, танд зохино гэсэн үг байна. За хайр дурлал гэр бүл дээр бол хоёрын энерги нь харилцаа, хайр, хамтын амьдралтай маш хүчтэй холбоотой тоовлолтой өөрөө хоёрын тоо маань. Тийм учраас та хайртай хүнээ бол маш их хамгаалахыг хүсдэг. Тэднтэйгээ ярилцаж ойлголцохыг маш их хүснэ. Тэднэрийн юу хүсэж байгаа, яаж агаад яг яамаар байгаад нь илүү их анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Тэгээ тэр бүгдийнхээ хариуцлагыг ч үүрхийг хүсдэг. Гэхдээ заримдаа эрх мэдэл болон нөгөө хүний эрх чөлөө хоёрын хооронд тэнцвэрээ алдчих үеуд нэлээд гардаг гэсэн үг байхгүй юу? Нэгэсэндээ бусдыг сонсоод гэр бүл болон хосын амьдрал ер нь л эргэн тойрныхоо бүх хүмүүсийг ингээд сонсгоод ив нэгдлийн олохгоод хичээнэ. Гэхдээ заримдаа болохоор ингээд эрх чөлөөт байдлаа илүү болгоод бүх эрх мэдлийг гартаа хатах гал те энэ хоёрын хооронд жоохон тэнцвэр нь алдагдаад яг яах учраа олохоо болчиход идэг гэсэн үг. Тэгээд тийм учраас ч та харилцаандаа ингээд удирдлагыг гартаа авч удирдахыг хүсдэг мөртлөө нөгөө хүмүүсээс ойлгохыг хүснэ, зөөлөн хандлагыг нь хүлээдэг ч гэдэг юм уу. Нэг тийм сонио эрсдэс зүйлсүүд танаас үе гардаг байж магадгүй. Тэгэл заримдаа энэ хүмүүс яагаад намайг ойлгохгүй байна вэ гэсэн мэдрэмжүүд их төрдөг бах. Гэтэ үүндээ та өөрөө ч сэтгэлээ бүрэн илэрхийлэхгүй, бусдад илэрхийлдэггүй байх хандлага өндөртэй хүн. Таны сурах хамгийн чухал зүйл бол хүсэл хэрэгцээгээ илэн далангуй илэрхийлж сурах явдал юм. Нэгэсэндээ өөрийн хүсэл, өөрт байгаа хэрэгцээ, өөрт орж ирсэн бодол, өөрийн хүсэл тэмүүлэл юу вэ? Тэр бүгдийг л илэн далангуугаар илэрхийлж сурах ёстой. Энэ бол баг энэ таны амьдралд сурах гэж ирсэн том хичээлчин байж магадгүй. За таны хамгийн том алдаа бол бүгдийг өөрөө удирдахыг ингээ хүсдэг мөртлөө бусдын дэмжлэгийг бас хүсээд идэг явдал байдаг. Нэг талдаа би өөрөө чадна гэж бодно. Нөгөө талдаа яагаад хинч надад туслахгүй байна вэ гэж мэдэрдэг гэсэн үг байна. Тэгээд энэ би бүгдийг чадна, би өөрөө бүгдийг мэдээд хийчээ гэдэг байдал. Эсвэл яагаад хинч надад туслахгүй байгаа юм бэ гэд нэг бусдаас тусламж хараад байх байдал. Энэ хоёр юм зөрчилдөөний дунд нь та нэлээд ядардаг байх. Мөн та зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд заримдаа дотроо элдв хангаа ямиг хуримтлуулаад байдаг нөгөө зөрчилдөөн гаргахаас зайлсхийгээд нөгөө хоёрын тооны дипломатч байдал нь ажиллаад ив найрамдлыг хичээгээд хэлхий гэсэн үгээ хав дараад энэ байдал чинь бас нөө таны дотор хуримтлагдаад байна. Ингэсээр байгаа та гинт хүчтэйгээр энэ хуримтлагдсан хэцүү нөхцөл байдлыг бөмбөг тесрэхтэй ижлэр ингээд тэслээд гаргаад ирэх үеүүчж байдаг. Тиймээс л та ерөөсө мэдрэмжээ дотроо хуримтлуулах бус ерөөсө цаг тухай бүрд нь ярилцаж сурах нь хамгийн чухал зүйл ахгүй юу. Ингээд одоо жишээ нь ингээл та тантай ингээд би хоолнд орохгүй явж чинь те. Гэтэл би нэг төрлийн хоол идмээр идэг. Та тэр хоолыг идмээргүй байдаг. Гэвч та ив найрамдлыг хичээгээд
За дургуч гэсэн цуг явчээ. Энэ нэг удаагийн үйлдэл. Ингээд иймэрхүү байдлаар та хоёр одоо нэлээд олон асуудлуудыг ингээ гаргаатаа хуримтлуулчихсан явж агаад нэг өдөр бүр надад бол баг бүүм гэл бөмбөг тэслэх хэмжээний авирыг гаргаж чадахгүй юм байхгүй юу. Тэгэхээр энийг хуримтлуулад байх биш. Яг цаг тухай бүрдэн таалагдгүй би ингэмээр би тэгмээр ингээд ярилцдаг болчвол их зүгээр шүү. Тиймээс чи ер нь бол мэдрэмжээ хуримтлуулах биш. Цаг тухай бүрдэн ярилцаж сурах нь л таны энэ амьдралын хамгийн чухал даалгаврын нэг хэсэг юм. За таны ер нь бол сүнсний үүдэлнийг хувь тавилан 2 тооны хүмүүсийн сүүдэртэй талууж ч гэдэг юм уу те, таны сүүдрүүд муу тал хит альва зүйлд хит мэдрэмтгий байх гэдэг. Тэгээд бусдын үзэл бодлоос хит их хамааралтай болоод идэг. Бусдаас хамааралтай эмзэг гэсэн үг байхгүй юу? Бусдын үнэлгээнд хит их анхаарал хандуулна. Тэр бусд юу гэж бодож байгаа бол бусад энэ хүн энэ яасан бол гэдэг тиймэрхүү зүйл дээр хит их анхаарч тиймэрхүү зүйлээс хит хамааралтай болох гээд байдаг. Аливаа шийдвэрийг гаргахдаа хитрхи удаан бодоол тийх юм болов ингэх юм болов гэд эргэлзээний дундаа ингээд төөрөөд гацчаад байдаг. Нэгэн бол хит их буулт хийдэг болчдөг. Ерөөсөө л ингээд буулт хийгээл яваад байна. За мөн бас энэ амьдралтаа ингээд өөрийгөө хитрхи золиослох хандлага маш их гаргадаг. Тэгээд дотоод сэтгэлдээ болохоор гомдол, бухимдал, таагүй зүйлсээ бүгдийг ингээд нэг юм авдар шиг юм онгоогоо үүсгчээд тэрнтэй хуримтлуулаад байдаг гэсэн үг байхгүй юу. Тэгээд альва бүх асуудлыг ганцаараа үүрэх гэж оролдох хандлага өндөртэй. Мөн таны амьдралд бас нэг сурах ёстой хамгийн том хичээл ч гэдэг юм уу юу гэдэг сурах ёстой зүйл гэвэл хүчтэй байх болон зөөлөн байх энэ хоёрын хоорондох тийм эсрэг зүйл одоо хүчтэй байх, зөөлөн байх гэдэг хоёр зүйл бол тийм эсрэг тесрэг биш гэдгийг ойлгох явдал юм. Та альва зүйлийг удирдах чадна. Мөн сонсож чаддаг бусдыг. Та шийдвэрийг ч гаргаж чадна. Мөн хамтдаа шийдвэрийг ч гаргаж чаддаг хүн. Таны зам бол ганцаараа одоо альва зүйлийн оргилд гарах тийм замнал бол биш. Харин хүмүүсийг нэгтгэж, хамтдаа өсөж, хамтын хүчээр шинэ ертөнцийг бүтээх замнал байдаг. Сүнсний үүдэлнийг хувь тавилан 2 тоотой хүмүүс ихэнхдээ амьдралынхаа сүүлд одоо нэлээд дунд үеэс хойш хэсэгтээ жинхэнэ өөрийнхөө хүч чадал, нөөц бололцоогоо гаргаж ирж жинхэнэ өөрийнхөө чадварыг олж мэддэг. Учир нь одоо хамгийн нэг чухал үннийг ойлгодог л доо. Хурдан явахыг хүсвэл ганцаараа яв, хол явахыг хүсвэл хамтдаа явах ёстой байна гэдгийг л та яг ингээд нэг 30 нилээн гараад ирэхээр ойлгож эхэлдэг. Тийм болох нь байна. Тэгэхээр ер нь бол сүнсний өгөгдөл нэгээсээ шалтгаалаад одоо бүх юмыг би гэдэг бол хувь тавилан 2-оос шалтгаалаад хамтдаа бид гэж хэлдэг. Энэ хоёрынхоо тэнцвэрийг зөв олчих. Тэгээд таны энэ амьдралд мөнгийг өөртөө татах, карьер, амжилт, харилцаа бүх зүйл дээр давмгаа бай гэвэл мэдрэмжээ сайхан чөлөөтэй илэрхийлээ сурчих. Мөн багаараа хамт олноороо хамтдаа урагшлна гэдгийг л маш сайн ойлгочих. Ингүүл таны амьдралд сорилтууд, бэрхшээлүүд бага байх болно. За тийм учраас сүнсний үүдэлнийг хувь тавилан 2 тооныхондоо аз, амжилт бүгдийн дээдийг хүсэн ерөөе. За одоо сүнсний үүдэлнийг хувь тавилан 3 тооныхны талаар ярилцъя. Эхлээд ер нь 3 тооны ерөнхий утгыг багахан ч гэсэн тайлбарлаад өгье. Хувь тавилангийн тоо 3 бол таны амьдралын гол сэдэв бол ер нь бол өөрийгөө илэрхийлэх, бүтээлч байдлаа дэлхийд, бусдад, олон түмэнд харуулах, бусдад урам зориг өгөх явдал чинь бол таны хувьд хамгийн чухал байдаг. Тэгээ 3-ын тоо бол харилцаа холбоо, бүтээлч байдал, урлаг гоо зүй,
урлаг уран сайхан, илтгэх чадвар. За тэгээд аливаа юмыг суралцах болон заах, бусдад урам зориг түгээх, хүмүүсийн ийм сэтгэлд хүрэх чадвар өндөртэй тийм энергийг агуулж идэг тоо байдаг. Ер нь бол хувь тавилангийн 3 тоотой хүмүүсийн амьдралын зам ихэвчлэн өөрийн дотоод ертөнцийг бусдад ойлгомжтой байдлаар илэрхийлэх гэдэг хичээл дээр сургамжин дээр илүү төвлөрч байдаг. Хувь тавилан 3 тооны хүмүүсийн дуу хоолой, үг яриа, уран бүтээл, санаа бодол нь бусдад нөлөөлөх үс маш хүчтэй байдаг л да. Тэгэхээр ер нь бол хувь тавилангийн тоо 3 хүмүүс маань багш, илтгэгч, зохиолч, жүжигчин, дуучин, контент бүтээгч, сургагч, тийм зөвлөгч, сэтгүүлч, олон түмэнд нөлөөлөгч, уран бүтээлчүүд их энэ 3 тооны хүмүүсээс давмгаа гардаг. Харин 3 тооны хамгийн том сорил нь бол авьяасаа бодит ажил хэрэг тийм ажил хэрэг болгох сахилах баттай байх явдал гэдэг байхгүй юу? Яг тэр авьяасаа бодит зүйл болгох, хэрэгжүүлэх, яг бодит биелээ олсон болгох, хүртлэх тэр сахилах бат гэдэг зүйл 3 тооныхны хувьд хамгийн том сорил нь болж идэг. Ер нь бол 3 тооны энергитэй хүмүүст маш олон төрлийн санаа орж ирдэг боловч тэр санаанаараа дуусахгүйгээр орхих хандлагатай байгаад байдаг. За одоо харин сүнсний өгөгдөл нь 1 байгаад хувь тавилангийн 3 тоо 2 хослохоор юу болдгийг ярилцъя. Энэ хослол бол маш хүчтэй хослолуудын нэг. Учир нь нэгэн тоо бол манлайлагч, санаагчлагч, шинжлэгч тийм үү. Харин 3 тоо бол илэрхийлэгч нь байж идэг. Нэг ясандаа өөрөөр хэлбэл бусдыг дагуулах чадвартай бөгөөд бусад хүмүүсийн сэтгэлд нь хүрч чаддаг хүн гэсэн үг байна шүү дээ. Сүнсний өгөгдөл 1, хувь тавилан 3 тооны хүмүүс бол бусдыг байлдан дагуулах чадвар асар өндөртэй, бусад хүмүүсийн санаа, бодол, сэтгэлд нь яг хүрч чаддаг тийм их мундаг манлайлагч хүмүүс байдаг. Нэгийн сүнсний өгөгдөл 1 тоо нь бол би шин замыг гаргана гэж хэлж идэг бол харин хувь тавилан 3 тоо нь би тэр замаа бусдад ойлгуулах болно гэж хэлж идэг ерөнхийдөө. Иймээс ийм төрлийн хүмүүс ихэвчлэн амьдралынхаа туршид бусдад аюу тийм зааж сургах дуртай. Тэгээд илтгэлийг маш гоё тавьдаг. За олон нийт бусдад урам зориг өгөхдөө маш чадварлаг байдаг. Түүгээрээ ч олон нийтэд бүр маш хүчтэй нөлөөлдөг. Ер нь бол бусдад тийм нөлөөлдөг хүмүүс гэж байдаг шүү дээ. Бусдад руу нөлөөлж байдаг. Тийм төрөл дээр маш хүчрхэг, амбицтай, авьяас нь гарч ирж байдаг. Ер нь бол олон нийтэд ажиллах чиглэл рүү хүчтэйгээр татагддаг л да. 3 бол ер нь олон нийтийн дунд байх маш сонирхолтой. Маш их биш, нэлээд асар их сонирхолтой байдаг. Тэгэхээр сүнсний өгөгдөл 1, хувь тавилан 3 тооны хүмүүс ихэвчлэн өрөөнд одоо чинь таны байгаа өрөөнд ингээд хүмүүс орж ирсэн ч ер нь бол тань руу илүү ингэж фокуслож анзаардаг байж магадгүй. Одоо ингээд нэг найз нөхөдтэйгөө ч юм уу нэг газар байхад яалтчгүй бусд хүмүүс бол хувь тавилан 1 сүнсний өгөгдөл 1, хувь тавилан 3 тооны хүмүүс л илүү ингэж фокуслож тэр хүмүүсийг илүү их анзаарч эхэлдэг. Нэгсэндээ ийм төрлийн хүмүүс бусдыг өөрлөгөө соронз мэт татаж чаддаг гэсэн үг байна шүү дээ. Тэгээд нэгийн удирдах хүч болон 3-ын илэрхийлэх чадвар нь зэрэгцсэн ингээ оршиж байдаг байхгүй яг нэг хүнд зэрэгцээ 2 том чадвар байдаг гэсэн үг. Тэгэхээр та шин санааг шинээр төрүүлж гаргаж ирэх чадвартай. Та хүмүүсийг ч хөдөлгөх чадвартай. Одоо нэгсэндээ хүмүүсийг өөрийнхөөроо хөдөлгөх чадвартай. Тэгээд бусдад зөвхөн мэдээлэл өгдөггүй. Мэдрэмжийг нь төрүүлж мэдээллийг өгдөг байна. Зүгээр нэг мэдээллийг ингээд
яриад өнгөрөхгүй ш. Бүр тэр хүнд тэр мэдрэмжийг ойлгохтол нь тэр мэдээллийг өгч чаддаг гэсэн үг байна. Энэ тэгээд таны хэлсэн үг бусдын ой тойнд энэ чадвараас ч болж бүр удаан хугацаанд үлддэг. Та хүмүүсийг итгэн үнэмшүүлэх чадвар өндөртэй, мөн хүмүүст асар том хүч урмыг өгөх бүр тийм төрөлхийн авяас чадвартай. Тэгээ бусдын явах замыг томрун байдлаар бусдад тэр хүмүүст нь харуулж өгөх авяастай гэсэн үг. За тэгээд яг энэ авяас, энэ мундаг илтгэх, бусдад яг бүр мэдрэмжийг өгөх, бодит ярих чадвараа ашиглаад таны хамгийн том амжилт, карьерийн өсөлт чи хаана нэгдгүү гэхээр багш, сурган, хүмүүжүүлэгч, за мөн коуч хийхтэй. Тэгээд зөвлөх ажилтнууд, ажлын салбарт бол маш хүчтэй өөрийн авяасаа ил гаргаж ирч чадна. За мөн одоо энэ сошиал хөгжсөн өнөөгийн нийгэмд бол контент бүтээгч болж болох нь байна. Ютубер, ютуб бүтээгч. За тэгээ асар хүчтэй хүмүүсийг байлдан дагуулах тийм илтгэгч болдог. Мөн маркетинг, борлуулалт дээр бас таны амбиц нэлээд гарч ирнэ. Хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүй, телевиз, радио зэрэг иймэрхүү салбарууд дээр бас та хүчтэй гарч ирж тодорч гарч ирэх боломжтой. Мөн жүжигчин, дуучин, хөтлөгч болох авяас төрөлх юм байгаа. За тэгээд таны хувийн бизнес тал дээр бол сургалтын төвч гэдэг юм уу хувийн брэнд, олон нийтийн тийм үйл ажиллагаа зохион байгуулах, одоо ямар нэгэн ивент зохион байгуулах тийм юм дээр ч гэсэн та амжилтыг олдог. Улс төр дээр ч гэсэн амжилтыг олж чаддаг. Энэ нь болохоор нөгөө олон нийтэд нөлөөлөх үс тэр байдлаараа улс төр дээр маш том амжилтыг гаргаж ирч чаддаг. Нэгin тооны одоо нөгөө нэг олон нийтийг манлайлахыг нөлөөлөх нөгөө 3 тоотойгоо хослуулаад улс төр дээр бол нэлээд том амжилтыг гаргаж чаддаг. За хувийн бизнес талдаа бол хамгийн тохиромжтой салбарууд чинь бол сургалтын төв байна. Зөвлөгөө үйлчилгээ өгдөг газар байж болно. Онлайн сургалт байж болно. Эсвэл YouTube суваг подкаст байж болж байна. Ном бичих тийм сургалттай холбоотой платформуд байж болж байна. Хувь хүний хөгжлийн үйлчилгээ, бизнесийн зөвлөгч гэдэг юм уу иймэрхүү юм дээр таны та иймэрхүү чиглэлийн хувийн бизнес хийвэл амжилтыг гаргаж манлайлалт нь хүрж ашиг орлоготой байж чадна. Таны орлого мөнгө ихэнхдээ өөрийн мэдлэг, нэр хүнд, өөрийн тэр бусдад нөлөөлөх үз, дуу хоолой, нөлөөллөөс чинь үүсдэг гэсэн үг байна шүү дээ. Тэгээд ер нь бол хувь тавилан 3 сүнсний өгөгдөл 1 тооны хүмүүсийн мөнгө нь бол өөрийнх нь энэ хүний маань нэр хүнд дээр, өөрийнх нь царай дүрхтээр, мөн мэдлэг боловсрал дээр нь, хуримтлуулсан дуршлага дээр нь, дуу хоолойн дээр нь тулгуурлан орж ирж идэг. Эдгээрийг ашиглавал мөнгө төгрөгтэй болох замнал чинь онгодог гэсэн үг байна энэ үгээрээ мөнгө олох үнэхээр боломжтой. Хэрв харин та бусдаас өөрийгөө нууж амьдарч, өөрийгөө дарж амьдрах юм бол таны орлого мөнгө ч гэсэн мөн хязгаарлагддаг. Харин өөрийгөө ил гаргаж эхлэх үед орлогын урсгал, мөнгө санхүүгийн урсгал чинь эрчимжиж эхэлдэг байна. Тэгэхээр ийм төрлийн хүмүүсийн хамгийн том хөрөнгө оруулалт бол өөрсдөндөө хийх, өөрсдийгөө хөгжүүлэх шүү. За харилцаан дээр бол та хайртай хүнээч гэдэг юм ерөн тойрны хүмүүсээ маш сайн урамшуулдаг, дэмждэг, түлхэж өгдөг. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүсийнхаа дотоод хүч, тэр галыг нь хүчтэйгээр ноцоон сэргээж асааж өгч чаддаг. Харин таны хамгийн том асуудал бол заримдаа өөрийн зорилго, мөрөөдөл, ажилдаа хит
зорилго, мөрөөдөл, өөрийн тэр ажил хийж байгаа зүйлдээ хит төвлөрөөд харилцаандаа хангалттай цаг гаргахгүй байх явдал хийж байгаа юмдаа хитрхи ордог гэсэн үг байхгүй юу? Мөн хин нэгний инээрийг таныг удирдахыг хүсэж идэг, харин 3 тооны инээрийг болохоор нөө нэгin тоож ингээд нөө нэг хин нэгнийг удирдахыг хүсэж байгаа шүү дээ. Харин 3 тооны инээрийг нь болохоор таны эрх чөлөөт байдлыг хүсэж идэг. Тэгэхээр та хинээрч удирдуулахыг хүсэхгүй мөн бас эрх чөлөөт чинь халтж байгаа байдлыг та бүр огтын хүлээж зөвшөөрч чадахгүй. Тиймээс та хитрхи хязгаарлагдмал хяналттай харилцаанд бол удаан байх ямар ч боломжгүй гэсэн үг. За тэгээд сүнсний өвдөлнийг хувь тавилан 3 тооны хүмүүсийн хамгийн том алдаа бол эхэлсэн зүйлээ дуусгахгүй орхидог. Ямар нэгэн шин зүйлийг эхлүүлэх маш дуртай. Тэгээд нэгin тоон угаасаа шин зүйлийг эхлүүлэх дуртай тий, шинжлэх дуртай. Үүнийг нөгөө хувь тавилангийн 3 тоон тэр эхлүүлсэн зүйлд нь шин санаанд нь асар дуртай байдаг л да. Тэгээд энэ хоёр энергийн нэгдлэр болохоор маш сайхан олон сайхан төслүүдийг эхлүүлнэ, олон сайхан санаанууд орж ирнэ, олон зүйлийг зэрэг хийж эхлэнэ. Гэвч ерөөсөө гүйцэтгэл нь бол сул байгаад яг ингээд бүтэн дуусахгүй гүйцэтгэл муутай байдаг нь бол хамгийн том эрсдлийг нь гаргаж байдаг. Ер нь альва зүүн үлээс маш хурдан уйддаг. Нэгin хэвийн зүйлээс залхах хандлагатай. Тэгээд шин зүйл рүү байнга өсөрж байдаг. Нэг тийм шинэлэг зүйлэл сонирхоод яваад байдаг хүмүүс байдаг да. Тэгээс ер нь бол сүнсний өгөг тоо 1, хувь тавилангийн тоо 3 тооны хүмүүсийн энерги нь маш тэнцвэргүй болчихсон үедээ хитрхи тийм бардамнал ихтэй болчдөг. Бусдын үгийг огт сонсохгүй, бусдын нэг тийм үл ойшоосон байдалтай болчихно. Тэгээд бусдаас бас хитрхи их анхаарлыг хүсдэг. Тэгээд ямар нэгэн бусд хүн таныг шүүмжлэх юм бол та жижигч бай, том ч ер нь бүр юм бичгэн жижигэн шүүмжлэлт хүртэл маш эмзэг ханддаг. Ихэлсэн зүйлээ орхихгүй болчдөг, амлалтаа биелүүлэхгүй байх хандлага өндөртэй. Маш их ярьдагч хэрэгжүүлэлт нь маш дутмаг бага байдаг гэсэн үг. Таны энэ насны энэ амьдралдаа сурах ёстой хичээл хамгийн сурж хүлээн зөвшөөрөх ёстой зүйл бол авиас ч бол эхлэл. Харин сахилга бат бол амжилт гэдгийг ойлгох явдал юм. Танд бусдад нөлөөлөх хүч бүр төрөлхийн байгаа, хангалттай байгаа. Таны дотроос ч гэсэн бүр хүмүүсийн амьдралыг өөрчлөх үг урсан гарч ирж чаддаг. Танд олон хүнийг дагуулах чадвар бий. Гэхдээ таны жинхэнэ амжилт орж ирсэн санаанаас биш, харин тууштай хэрэгжүүлэлтээс чинь эхлэх болно. Нэгийн зориг дээр 3 илэрхийлэл нэмэгдэхэд бол агуу том тийм удирдагч төрж идэг байхгүй юу. Харин нэгийн сахилга бат дээр 3 бүтээлч байдал нэмэгдэх үед бол хамгийн том өөрчлөлтийг бий болгодог хүн үүсч гарч ирж идэг. Энэ хослын хүмүүс сүнсний өгөгдлийг хувь тавилангийн тоо 3 хүмүүс ихэвчлэн би хүмүүст ямар зам мөрийг үлдээх вэ гэсэн асуултын дунд амьдэрдэг ойлгочих болно. Ер нь бол та зөвхөн амжилттай болохоор биш, өөрийн дуу хоолойгоо олон хүний амьдралд гэрэл хасаагаар ирсэн хүн гэдгийг л ойлгох ёстой. Тэрнээс зөвхөн өөрийн амжилтын төлөө амьдрахаар энэ ертөнц хорвоод ирээгүй. Өөрийн дуу хоолой, өөрийн тэр их мундаг гоё үг хэллэг, бүр дотроос чинь ундарч гарч ирдэг
тэр их сайхан үг хэллэг, урам зоригоор олон хүний амьдралд гэрлийг, итгэлийн очийг нь асааж өгөхөөр энэ ертөнц хорвоод таавал ирсэн гэдгээл ойлгох хэрэгтэй. Ингээд сүнсний өгөгдлийг хувь тавилан 3 тооны хүмүүстэй хамгийн том сайн сайхан амжилт бүхний дээдийн дээдийг хүсэн өрөө